Монгол ардын үлгэр гахай заан 2. Нэгэн гахай заантай тааралдаад "Заангой, тань шиг ийм авраг том болъё гэвэл яах хэрэгтэй вэ?" гэжээ. Заан инээмсэглэн хэлсэн нь "Энэ бол тун нууц юм. Хэрвээ чи хүсээд байвал би чамд нэгэд шидтэй зүйл өгье л дөө" гэж хэлээд гахайг орхиж ширэнгэн мод руу хэсэг зуур алга болчихов. Удсан ч үгүй заан эргэж ирээд хаанаас авчирснаа хэлэлгүй нэгэн навч өгч "Би чамд өдөрөө бүр ийм навч өгөх болно. Түүнийг идээд байвал чи хожим яг л над шиг том болно доо" гэж хэлв. Түүнээс хойш гахай өдөрөө бүр заанд очиж нэг навч авч идээд байсан чинь нэг л мэдэхэд таргалаад биеийн томорч заантай төстэй юм шиг болоод иржээ. Бас нилээд хугацаа өнгөрсөн хойнодвол гахай бүр бүдүүрч хошуу нурцсан жижигхэн соёо ургаад нүдэж ихэн ч гэсэн заантай адилхан болсоор байв. Гахай үүнийг мэдээд "Бүх юм санснаар болж байвал удахгүй би заантай адилхан болно. Гэхдээ энэ муу болох саарл амтан шиг биш. Хорвоогийн хамгийн том амтан ямар байдгийг бусад бүх амьтад үзүүлээд өгнө" гэж боджээ. Гахай ихэмсгээр хамраас арталзуулан нааш цааш явж байхдаа тааралцсан амьтныг танихаа болов. Нэгэн орой гахай хоол олж идэхээр ойд очиж модны үндэс зохиж гарлаа. Түүний хошуу урдынхаасаа огт өөр хүчрэхийг том амтан болсон нь илт байсанд гахай бүрч сагсууран хошуугаа ээтэлгэн ийш тийш харайлгаж газар өнгөчн төргөж байхыг хавиорын амтад үзээд ойртож чадахгүй айж байлаа. Яг энэ үеэр заан ойролцоо явж байтал их чимээ шуган гараад байхаар нь гайхаж "Цаан чинь юу болоод байна вэ?" гэсэнд амтад "Энд заанаас том нэгэн амтан ирчээд байна" гэв. Тийм бивэ. Надаас том амтан байдаг гэж би ерөн сонсоогүй юм байна шүү. Ямар амтан байна уу? Харъя вэз гэж заан бодоод ойроо очиж харвал гахай үндэс малтаж байгаа харагджээ. Заан зэвүүрхэн "Муу гахай байх шүү дээ. Би чамайг том болгох гэж дэмжиж оролдоод байхад харин чи өөрийгөө бүр ихэд бодоод эцэстээ өөрийгөө надтай зүрлэх гэж санаархаж байгаа бивэ. Чи өөрийгөө надаас том хүч чадалтай амтан болчихлоо гэж санаж байна уу? Тэгэхгүй шүү. Үүнээс хойш чамд ичдтэй навчаа өгөх юм боллоо" гэд явчихжээ. Тэр цагаас хойш гахай том болсонгүй. Зөвхөн газар онгочоод л хоншоороо ээтэлгэн төргөж байдаг болсон гин. Хүүхдүүдээ, бусдын тусыг эс үнэлэн биеэн тоох гэдэг мөн ч хортой юм аа.